Увс аймгийн Тариалан сумын иргэд сонгогчдын төлөөлөл Увс аймагт мөнгө тарааж улс хурлын гишүүн болсон Хүрэл Адарч Ойлсон нарын хууль бус үйлдэлийг яаралтай шийдвэрлэхийг шаардаж мэдээлэл хийлээ. 2012 оны улсын хурлын сонгуулийн үеэр Хүрэл Адарч Ойлсон нар нь иргэдийн саналыг худалдаа авах зорилгоор иргэдэд 100-аас 150 мянган төгрөг тараасан болохыг 3 шатны шүүгээс нотолж Хүрэл Атрын туслах Чимбат, Чойжсрангийн туслах Бат тогтох Увс аймгийн Монгол Ардын намын дид дарга Жамсранд ял оноосон. Мөн хуулиа биелүүлж тараасан мөнгийг нь эргүүлэн тушаасан эдгээр иргэдэд хуулийн дагуу сонгуулийн ерөнхий орооноос нэр дэвшигчдийн тараасан 100 мянган төгрөгийг 10 дахин нугалж 1 сая төгрөг болгон олгосон юм а. Хэдийгээр мөнгө тараасан хүмүүс яалавч саналаа худалдаагүй иргэдийг хуулийн дагуу урамшуулсан байтал жинхэнэ мөнгө тараалгасан хоёр гишүүнд хариуцлага хүлээлгэхгүй байгааг эсэргүүцэж байна гэлээ. Улраас малчид бидэн бол энэ шудраг төр байгуулж өгөөч, шудраг сунгуул явуулж өгөөч, шудраг яг хуулийн хэрэгжүүлээч гэж бид нэрж байна. Энэ ямар учиртай яаж байгаа юм гэх юм бол бидний энэ чинь бол бидний нэр бол одоо бүр одоо хугарч байна. Бид нэр айгуулж мэлээ баг 100 мянган төгрөгийг сая болгоод авчгаад тэгчгээ дахиад эргээд одоо зүгээр энерго болчихлаа гэж ярьж байна. Энийг бол сунгуулийн эрхээ хороо энийг яагаад одоо ихтэй хийж чаддаг юм. Нэг ядарсан малчин болж мэлээ нэг ямаа хулгайлж гисэн байсан болж мэлээ одоо хязгаанаа шийдэх гэсэн байдаг. Улсын хурлын хоёр гишүүн өөрөө хуулиа батлаа гаргачгаад өөрөө хуулианд өрччихсэн ийм асуудал гэж юу байд юм. Тэрнээс биш бид нь бол энэ хоёр өөрөө яг тархаараа нөсөө гарч ирсэн бол бид яах чгүй. Кенч энэ нь дүгүйсэх юм байхгүй. Хоёр морин уралдах юм бол нэг нь төрүүлнэ шүү дээ. Хоёр вакарлтлын нэг нь давна шүү дээ. Тэгэхээр хэдэн өсөлдөг зөвсөд тархитаны гарах шүү дээ. Чиний бидний нэр нь 100 мянган төгрөгийн тархит улсууд юм уу? 100 мянган төгрөгөөр хөдөлгөөлөх улсууд юм уу? Нөгөө мөнгөний цагаан нүдэн улаан гихчээр зарим ард түмэн бол гэрхийн амттай 100 мянган төгрөгийг аваад ийм мөнгө гэдэг чинь удаа нам тэрэнд нь зурчих юм гэсэн байдалтай ийм асуудал маш их гарч ирж байна манай аймагт. Хэрэв хуулийг биелүүлж луураар сонгогдсон гишүүдийн үнэлгээ хүчингүй болохгүй бол сонгуулийн ерөнхий хорооноос олгосон 1 сая төгрөгийг буцаан олгож сонголтоо хамгаалахын тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэлээ. Тэгэхэд Монгол улсад хууль хэрэгждэг юм бол шүүхийн тогтоо шүүхийн шийдвэр гарчихсан байхад сонгуулийн хороо ажлыг хийдэг юм бол мөнгийг буцааж өгье гэдэг. Энэ усуч мөнгө аваад ирсэн байгаа шүү дээ. Ийм л одоо энэний төлөө тэмцэж байгаад би застгагийн хувьд тэмцэж байгаа. Би намын даргын хувьд тэмцэж байгаа. Би иргэний хувьд ард түмнийхээ төлөө бол тэмцэж байгаа маа. Зугаар яг тийм нэг төгрөг битэн бол зугаар тэр асуулаас ирэхээр өөрийнхөө зардаар ирсэн. Унгацаар ирсэн. Буцаад тэр 100 мянган төгрөгийг өгье. Одоо манай нөхдөд сая төгрөгийг одоо буцаад өгье. Аймгийн ард иргэдийг төлөөлөн хууль бусаар улсын хурлын гишүүний сэнтий заларсан ирнэ ямар ч ажил хийхгүй байн хурал хайж байгаа гишүүдийг ард иргэдэд хүндлэн шудраг байхыг цаашаа шаардсан хിവэр байхаа мөн мэдгцсэн юм аа. Тэгэхээр тэр хүмүүст ажил хийх гэдэггүй. Хурал хайдаг. Одоо энэ шинжилсэн засгийн газар урж явахд бол энэ үйлдэл бол ямар их хурал хайж байна. Ийгж ажил хийж чадахгүй ийм байж ийг булгаа дээвэр хийж ийм ард түмнийг дайран дурамжилснаас хойш бидний сонгуулийн ерөнхий хороо яагаад энийг хийж чадахгүй юм бэ? Яагаад өнөөдөр хүртэл энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй байна? Мөн Монгол Улсын ерөнхий сайд хууль бусаар сонгогдсон гишүүдэд хуулийн хариуцлага яаралтай хүлээлгэж шийдвэрлэнэ гэсэн боловч өдийг хүртэл арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна гэлээ. Одоо хууль нь хаана байх юм? Улсын дээд шүүхүүд ихэл шийдчихэд байх сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр яагаад шийдчихэд би энийг бол 12 оны 10 сард бол ерөнхий сайд алтан үеийг ирж яхад би аймгийн хөгжим дараамын театрт 40 гаруй километрийн цаанаас ирж би энэ асуудыг бас тавьсан. Ерөнхий сайд бол энийг бол за энийг чинь би бол газар дээр шийдэж өгье. Тагнуулын ерөнхий газар одоо авилгатай тэмцэх газрын даргаыг халж байгаа гэсэн би шийдэж өгье. Энэ шудраг төр гэж та нар шудрагын усны төлөлтөд энийг тийм шийдэж өгье гэсэн. Өнөөдөр шийдэж чадахгүй шүү дээ. Их юм бол яаж энэ улс аймагаас хулгай гэж юм яаж татах юм бэ? Улсын хурлын хоёр гишүүн хуулинд өрчижсэнээс хулгай дүүр хийжсэнээс хойш ард түмний тархийг худалдаж авчихснаас хойш зүгээр одоо нэг бидний адуу мал дотор байсан хой хулгайдад аваа явуулдаг хулгайчид бол зөндөө гар бидэнд дандаа манаагаар байна шүү дээ. Улсын хурлын хоёр гишүүн хуулинд өрчижсэн. Хуулийн байгууллагын бүр юу хуулийн болон мэдчих хэрэгжиж чадахгүй тэр хоёр хүний талд орчихсон. Ийм асуудал гэж юу байсан юм. Өнөөдөр хэдийн минь өөрийн хугацаанд энэ асуудлыг шийдэж чадахгүй бол бид нь дараач энэ усудаа авч ирнэ. Болоо байна. Болоо.
Тариалан сумын иргэд Хэвлэлийн байгууллагаас шууд сонгуулийн ерөнхий хороонд шаардлага үргүүлэхээр очсон юм а. Шаардлагад мөнгө дараа сонгогдсон Хүрлбаатар Чойжсрын нарын мөнгийг авч байгаагүй бол төр үнэлгээг нь хүчингүй болгон хуулиа мөрдүүлэн шударга ёсыг тогтоохыг шаардсан байлаа. Тэднийг 11 цаг 40 минутанд сонгуулийн ерөнхий хороонд очиход цайны цаг гэсэн нэрээр оруулахгүй нэлээд хүлээлгэсний эцэст сонгуулийн ерөнхий хорооны дарга Содон Цэрэн Тариалан сумын иргэдийн хоёрыг нь хүлээн авч уулзсан юм а. Шаардлага үргүүлэх гэсэн иргэдийг дэмжиж 100 гаруй хүн цугласан байлаа. Байхгүй нөгөө хаалганд өгч та дагуулж гараад байхгүй. Тэгээд Монгол бидний хэд 2 цаг хүлээлгэх ямар шаардлага байгаа юм? Би сая л бичиг өгч юм хэрэг чинь. Өдгөөний жижигтэй хийсэн шүү дээ. 10 цаг хийсэн шүү дээ. Одоо 12 цаг болж байна. Тэгээд цааны цаг гэдэг.